За нэгдүгээр бодлогыг тайлбарлая. За тэгэхээр нэгдүгээр бодлогын зорилго нь бол юу вэ гэхээр шулуун ба хавтгайн огтлцол тодорхойлох байгаа тийм. За тэгэхээр өгөгдсөн ДЭ хэрчим нөгөө А, Б, С гурвалжныг хаана огтлох юм бэ? Тэр зэгийг тодорхойлоо гэж байна шүү дээ тийм. Тэгэхээр бид нарт одоо өгөгдсөн нөхцөл бол ерөөсөө яг хаа ерөнхий байршилтай гурвалжин, за ерөнхий байршилтай ДЭ гэдэг хэрчим байж байгаа тийм. За энэ хоёрын огтлцлыг яг хаа хэрхэн тодорхойлох вэ гэдэг талаар яг хаа энэ багшийн тайлбар өгч байгаа. За тэгээд эндээс ерөнхийдөө бүгдээр харъя. За эндээс эхлээд бодлого маань юм бол эхлэх чинь тийм ээ. За ингээ харьцуулаад сайхан хараад байгаарай. За тэгэхээр энд өгөгдсөн нөө ДЭ чинь өөрөө тийм хаашаа шилжиж хөдөлж чинь гэдгээс хамаарат энэ гурвалжныг очиж огтлж гин үү огтлохгүй байна уу тийм. За та нарын дээр бол ерөөсөө л дандаа огтлцохоор өгөгдсөн байгаа. За тэгээд нөгөө гадна талдаа яг одоо үргэлжилж очиж ин хавтгай чинь огтлцох юм уу тий эсвэл одоо дотроо ингээд огтлж гин үү гэдэг нь бас яг хөөхлөөр ялгаатай байгаа. За хавтгай чинь хязгааргүй үргэлжилдэг учраас энэ ДЭ гэдэг шулуун бол энэ хавтгайтай параллел биш л бол очиод огтлно гэж ойлгоно огтлцсан тийм ээ. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ бодлогыг хэрхэн шийдвэрлсэн бэ гэдгийг харъя ярилцъя. За тэгэхээр үндсэндээ бол гол ойлголт нь юу вэ гэхээр өгөгдсөн энэ одоо шулуунаа дайруулад ийм туслах хавтгай сонгож аваад байгаа энэ асуудал байна. За тэгэхээр энэ ДЭ-г дайруулад нэг ийм туслах хавтгай авсан байна тий сонгож авсан байна. За ДЭ ерөөсөө хаашаа яаж байрласан байх нь хамаагүй. Ерөөсөө ДЭ-г дайруулсан аль нэгэн проекцийн хавтгайд яг перпендикуляр ийм туслах хавтгай сонгож авна. За энэ перпендикуляр энэ туслах хавтгай чинь одоо бидний хувьд бол тийм ээ их зурдаас нарахаар энэ шулуун болж харагдахаар одоо тийм байдлаар бид нар бол яг энэ хавтгайгаа сонгож аваад байна. Сонгож авчаад байна. За тэгэхээр энд бол биднэрт одоо энэ хавтгай маань яаж харагдах юм бэ гэхээр тийм ээ. За одоо хэдүүлээ эндээс ерөнхийдөө ингээд нөгөө үйлдэлээ харъя. За тэгэхээр үндсэндээ бол бидний энэ хавтгай чинь одоо энэ альфа хавтгайтай огтлцохоор L-M гэдэг шулуун буюу одоо үндсэндээ нэг огтлолын шулуун үүсч байгаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ үйлдэл чи одоо энэ явж гин гэсэн үг шүү дээ. Бидний энэ одоо сонгож авсан сая одоо туслах хавтгай чинь гурвалжинтэй чи огтлцоод нэг юм L-M гэдэг шулуун тэ шулуунаар илэрхийлэгдэх нэг цэгээр илэрхийлэгдэх нэг юм шулуун үүсгэж байгаа гэсэн үг. Энэ шулуун чинь нүүрний хавтгай дээр ингэж харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд эн чинь энэ шулуун маань өөрөө бидний нөгөө энэ ДЭ-тэй очиж огтлцоод байна гэж ойлгоно бид. ДЭ-тэй очиж огтлцсон. За одоо та нар ингээ харж байна шүү дээ. ДЭ-тэй хаана огтлцож байна? Тэнд л бидний огтлцлын цэг яг тодорхойлогдно гэж ойлгоно та нар. Та бүхэн. За тэгэхээр одоо бүгд эндээс үргэлжлүүлээд харъя. За энд бол нөгөө L-M чи хэвтэй хавтгай дээр энд гарч ирж байна тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ тэр хэвтэй хавтгай дээр тухайн огтлцол хаана тодорхойлогдно? Тэнд л одоо бидний яг огтлолын цэг гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр эндээс бүгдээр үргэлжлүүлээд ингээд харъя. Тэгэхээр К цэг бол тэнд харагдаж байна тийм. Нүүрний хавтгай дээр тухайн цэг маань яг тэнд харагдаж байна. За ингээд бүгдээрээ яг хөөхлөр огтлцлын цэгүүдээ яг тодорхойлж үзнэ гэсэн үг. Тэгэхээр эн чинь нөгөө мэдээж хүүхдүүдээ Д одоо мэдээж ДЭ чинь хаашаа шилжнэ те тэрнээс хамааруулаад л яг эн чинь огтлол нь өөр газар хараад байна гэдэг хараа. Эндээс та нар харж шít. ДЭ-г шилжүүлэх явцад л огтлол чинь өөр газар ингээ харагдаад. Ингээ магадгүй ингээд ирчихэр эн чинь нөгөө огтлол нь бүр хязгааргүй холч моолтон те. Ингээ хэрүү эн чинь өөрөө энэ хавтгайтай параллел ингээ болчихоо. Одоо жишээ нь А битэн параллел болчихвол тийм ээ. Одоо эндээс нөгөө огтлол маань тийм ээ. Үндсэндээ аль нэгэн шулуунтай параллел байх юм бол огтлцохгүй ч гэдэг юм уу те. Гэхдээ энэ дээр бол одоо зөвхөн хэвтэй хавтгай дээр А, Б-ийн параллел байлаа гэхэд нүүрний хавтгай дээр бол А, Б-ийн параллел биш байгаа учраас энэ чинь нөгөө параллел одоо шулуун болж чадахгүй байгаа юм те. Тийм болохоор энд огтлцол нь явсаар одоо харагцаар байна гэдгийг та нар ойлгож хараарай. Энэ мэдчлэн одоо энэ гэдэг огтлол нь гадаа байгаа юм шиг боловч хавтгай чинь үргэлжилж очиод энд яг огтлолын цэг нь тодорхойлогдно гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд юм бол тийм ээ тухайн одоо шулуун болон хавтгайн огтлцлыг тодорхойлохдоо хэрхэн тодорхойлж яах вэ гэхээр ерөөсөө эхлээд өгөгдсөн шулуунаа дайруулад проектлогч байршилтай хавтгай авах юм байна те. Тэр проектлогч байршилтай хавтгай чинь чиний нөгөө өгөгдсөн гурвалжинтэй чинь огтлцоод тэр гурвалжин болон одоо гурвалжны хоёр одоо хавтгайн огтлцлын шулуун л чиний нөгөө ДЭ-тэй өгөгдсөн ДЭ-тэй огтлцоод үүсэж байгаа тэр цэг бол
та бүхний одоо шулуун болон хавтгаан огтлцлийн цэг болж чадах юм шүү. За энийг уншаад энийг сайн одоо нөхөж үзээд өөрийнхөө бодлоготой дүүцүүлээд олох зүйл нь юу байсан тэ алгоритм бичлэг болон одоо яг ямар онлын мэдлэг хэрэгтэй байсан гэдгээ бүгдийг яг сайхан дэлгэрүүлээд багштай хамгаалахад бэлдээрэй. За